Монгол Казахстаны харилцаа бол тэртээ одоо 32 жилийн өмнө бий болсон. Тэгээд их хурлын дарга 23 жилийн ар дээр аль бие усны айлчлал хийж байна. Тэгээд бид бүхэн энэ айлчлалаар хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааг одоо агшин түвшинд гаргах, цаашдаа Монгол Казахстаны одоо бизнес эрхлэгчдийг одоо хоёр талд одоо төлхөө бизнес эрхлэхийн боломжийг одоо бас бий болгох, худалдааны эргэлтийг одоо 500 сая долларт хүргэх энэ томоохон зорилтуудыг бас хоёр талын одоо хүмүүстэй ярилцлаа. Тэгээд удахгүй бас Казахстаны одоо доод танхимын тэргүүн бас Монгол улсад айлчлахаар яригдж байна. Иргэжэл бас Монгол улсын ерөнхийлөгч бас Казахстан улсад айлчлана. Энэний өмнө бас тодорхой ажлуудыг бас хийж гүйцэтгэхээр аль талдаа бас ярьж тохиролцлоо. Тэгээд миний хувьд бол одоо Монгол Казахстаны найрамдлын бүлгийн тэргүүнээр ажилладаг. Хоёр бүлгийн уулзалтууд бас нэлээ хэд бас амжилттай бас болсон. Тэгээд цаашдаа энэ найрамдлын бүлгээр дамжуулж хоёр улсын найрамдал харилцааг бас одоо бас агшин түвшинд гаргах тодорхой ажлуудыг дүүдэхэн бас төлөвлөж байна. Бас Улаанбаатар хотод удахгүй бас энэ Казахстан Монголын найрамдлын бүлгийн дарга болон гишүүд Улаанбаатар хотод бас айлчлахаар харилцсан тохиролцлоо. Цаашдаа хамгийн гол бид бүхний одоо төвлөрч ажиллах зүйл бол энэ худалдааны эргэлтийг хоёр улсын хоорондын худалдааны эргэлт дээр бас тодорхой анхаарал хандуулж ажиллах ёстой юм байна гэдгийг бол аль талдаа бас ойлгосон. Тэгээд цаашдаа энэ хоёр улсын хамтын ажиллагаа өшөө бас өргөжин дэвжих боломж болцоо бүх тал бас шинээр нэгж байна. Шинэ түүхийн утас эргэж ийн гэж ойлгож байна.